Эм гэж ер нь юу юм бэ? Аливаа өвчнөөс одоо урдсан сэргийлэх, онцлох, эмчлэх зориулт бүхий одоо амтан ургамал эрдэсийн барилгын гаралтай болон нийлэг гаралтай судалгаагаар өмчлөгээний идэвхтэй гэдэг нотлогдсон тун хэлбэр хэмжээ бүхий юм бэлтгэлийг эм гэж хэлж байгаа юм л да. Зааврынхын дагуу хэрэглэхийг л эмийн зохистой хэрэглээ. 1990 оны үе тийм 2000 оны нэг дунд үе хүртэл бол энэ ганцгийн буюу одоо хууль бусаар орж ирдэг 8 бол маш их байлаа шүү дээ. Харин сүүлийн үед одоо энэ сошиал дээр бол энэ замбраагүй онлайн худалдаагаар бол маш их явагдаж байна л да. Тэгэхээр энд орж ирж байгаа юм эмийн хувьд бол чанарын баталгаа ажилт бол яаж хийгдсэн ямар ч нотлох баримт юм байхгүй, хяналт байхгүй гэсэн. Тэрэнд бол одоо бидэнд хинч одоо тийм энэ боломжгүй. За хоёрдугаар тэнд одоо өстө жинхэнэ нөгөө хуурамч юм яваа юм уу? Ямар юм яваа юм бүү мэд. Ийм байгаа байхгүй юу? 1994 оноос бол Монгол улсад хэрэглэгддэг имийг бүртгэж эхэлсэн байгаа. Монгол улсад одоо тэр имийг эмчилгээний практикт хэрэглэхийг зөвшөөрж байгаа баримт бичиг хэлж байгаа юм л да. За энэ бол одоо эмийн чанар аюулгүй байдлын хувьд дархан хэлнэ гэсэн үг. Энэ Монгол улсад бас нэг юм ургамал ард иргэд маш их хэрэгэлдэг. Уламжлалт ухааны эмчнэр бол одоо номхотгож байгаа хэрэглэмж гээл ингээл ярьдаг штеп. Ялангуяа одоо манай улсын хувьд бол нөгөө эрсдэл суур амьсгалтай ийм үед бол ургамал нөгөө амьдрах чадвар сайтай байхын тулд илүү их одоо нөгөө идэвхт бодисуудын агуулмж ихтэй байх тал ихтэй. За тэгээд ингээд замбраагүй хэрэглээд ирэхээр энэ яадаг вэ гэхээр нөгөө шууд одоо хэрэгжилж байгаа учраас янз бүрийн аж нөлөө хордлогууд гарна тийм. Дахин хэрэглээ ихтэй болсон хаанаас төрөл бүрийн мэдээллүүдийг аваад ингээд уншаад байх юм боломжтой. Тэгээд энэний дагаад бас янз бүрийн одоо арилжааны зорилготой ашиг олох гэсэн бас янз бүрийн юмнууд маш их явж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо аль болох одоо мэрэгжлийн хүмүүсийн хэлж ярьж байгаа зүйлийг их анхааралтай сонсож тийм ээ тэрнийг одоо тусгаж явж явахгүй бол одоо хаа нэгэн хүний одоо энэ ч тийм юм сайн энэ ч одоо баг өгсөн хүнийг босгоод ирнэ гэж байгаа юмд л одоо итгэдэг байхгүй л баймаар байгаа юм тийм.